Залуу малчин баасан хүү гэр бүл зохиож малаа маллаад 10 гаруй жил болж байгаа. За яг маллаад 10 дахь жил дээр сумын авраг малчин болсон нь түүнд маш их урам зориг болжээ. За цаашид малаа маллаад хязгаар нутгийнхаа эзэн болон амьдрах бодлонч дийлсэн байна. За өвөлдөө хасах 50 им хүрдэг Эрсдэс нутагт маллан амьдрах залуус уг нь их байгаач бас л нөгөө ихнэр олдохгүй зовлон байгаа тухай ярьж байна. Залуу малчтаар нь одоо эхнэр гэдэг юм олдохгүй бол улаан мөрөг явж орж ах шиг байна. Амар хотроо тий. Хөдөөдөл. Окун байхгүй. Мал малдаг өгдөг. Тэгэл яг үнэ тий. Тэгж л би бодож байна. Тэгш мал малхаас олгож улмаанаа л бас. Яг одоо танах шиг увснуурынхаа ингээд яг ард байд юм биш үү одоо. Юуны шиг ингээд увснуураад хүүтэн бистэй навч тий. Өнөө өвл хит хөрөө. Нэгдөөч гэрлээ зэр. Шиндээ өдөртөө 37 гэрэл. Тийм анжлаа. 10 жил болж байна. Оо за. 10 жил болоод сумын самалч боллоо. Сумын самалч боллоо. Тий. Одоо тэгээд цаашдаа зүтгээд явах уу? Зүтгэл байш. Энэ хэдэн толгой малтай байна танах? Би 300 гаруй ширтаа, 70 гаруй өкөртөнд 80 өкөртөө байна. Оо за. Тэгээд сумын авраг малчин болоод энэ ямар урам зориг авав? Маргутнаад бахад байрчнаа. Малдахынгаа ат буйнаг сэртээгэн. Малдаха буйнаг хүртсэнэг байлгоо. Ойлгож байна. За мал дагаж өссөн ч ихнэр олдохгүй болохоор үеийн залуус маань хот аймаг гэд гүйдэг гэж ярих нь хөдөөд бас л гендрийн тэнцвэрт байдал алдагдсныг илтгэнэ. За айлбар эмэгтэй хүүхдээ эрдэм номтой хүн болгоно их сургууль сургана гэж явуулсаар хөдөөд ганц үе ирчүүд их болж байгаа жишээг инхүү залуу малчиж ярьж байна.